Ямар амар гэрэлт юм бэ те. За хай. Шинэ логтой тавтамар. Үсээ ингээд юу яцсан? Тайрцсан. Бүгээс ингээ хоёр талаараа нэг юм хоёр юм ажилладаг байхгүй юу? Тэгээд арай амар ажиллаач жоохон бүгд номлчих заах тийм ээ. Энэ бол интро гэж юм. За weekly vlog гээд ер нь бүтсэн өдөр болгон 7 хоногийнхаа сонирхчинг ингээ харуулсан юм vlog хийгээд явъя гэж бодсон. Тэгээд яг монголоор орчуулад монгол нэр өгөх гэсэн чинь 7 хоногийн vlog, 7 хоног надтай хамт гэж жоохон сонсогдоод харна weekly vlog гэдэг юм үлдээчлээ. За тэгээд энэ 7 хоногийн сонирхчиндаа орцгоё. За энэ 7 хоногт чинь найзуудаараа болохоор дандаа нэг гоё ресторанд хоол иддэг. Би тэгээд болохоор тэнцэнэ орох амар дуртай. Ямар газар хоол иддэг талаараа харуулъя. Тэгээд тэр бичлэг рүү хойтол орцгоё. За ингээд хоолоо идэх чинь стейк паста болохоор бид найзуудаараа ингээд ичээ орж ирж иддэг. Тэгээд манай ид болохоор бүгдээрээ хоолоо идээд дууссан. Тэгээд сууж байна. За энэ чинь нөгөө миний яриад байгаа Улаанбаатарын хамгийн гоё амттай стейк пастатай газар шүү дээ. Сайхан тэгээд одоо дараа нэрийг хэлэх болохоор бичээд аваарай. За нэрийг нь Wall Street гэдэг. Тэгээ Blue Sky нэг тавштай байдаг. Хамгийн нууц газар хэлж өглөө шүү. За ингээд манай найз гоё Америкаас гоё илэрчсэн байгаа. Тэгээ нэг гоё харжаад харуулъя дөө. Одоо болохоор хоолны газар лээ. Нуруу хөвдүүд тэгээд удаан сууж чадахгүй байгаа. Тэгээд тийм болохоор ер нь бол жоохон имлэгээр уламжлалт имлэгээр яваад нуруугаа бариулаад байгаа. Бас сонирн байх тийм ээ. Ямар имлэгт бариулж гин. Тэгээд хүмүүс бол ерөөдөө бол нөгөө орчин үеийн имлэгийг сайн мэддэг ч гэсэн уламжлалт имлэгээр тэр бараг сайн мэддэггүй шүү дээ. Тийм болохоор бас танилцуулъя гэж бодлоо. За би гол нь өөрөө бариулаад тэгээд надад маш их таалагдсан учраас гоё ингээд санал болгож байна. Тэгээд бүгдээрээ бас харъя. Тэр болонд харагдаж байна энэ ангаагч юм лээ. Уламжлалт имлэг гэсэн. Тэгээ фэйсбүүкийн нэр нь болохоор ангаагч том гэдэг имлэг байгаа. За дараа нь болохоор нуруугаа бариулж бас нэг гоё хоолны газар орсон. Тэгээд би бас эдний дайгуу дуртай. Тэгээд угаасаа би одоо нэг таг авчихгүй юм чинь ямар юмараа нөгөө нэг төлбөртэй контент хийвэ тийм ээ. Тийм болохоор яг орой сэтгэл та бүхэн үзэж байна гэсэн үг шүү. За тэгээд тэр хоолныхоо газар л бас явцгаая. За Donny Borg-ын тэгээд ер нь бол манайхан бүгдээр мэдэн дээ тийм ээ. Би ер нь бол Donny Borg-ийг нэг хоолнд амар дуртай. Тэгээд одоо тэрийгэ захиалцсан сууж ийн. За одоо хэдүүлээ хоол харъя. Энэ бол жиг чистэ жиг байгаа. Тэгээд би бүр амар дуртай заяа бүр. Эдний доор холгондоо л угаасаа чистэ жигийн л иддэг. Тэгээ энэ бүр чизнийхаа сонолт молт нь бүр яа гэдэг аа тий. Тасраа. За тэгээ хоол идсэн хүн чинь ийм сайхан азралтал шүү дээ. За тэгээд миний бэлдсэн видео ингээд дууссан цаг 3 минутын дээрээ тэгээд тэгэхээр нэмээд энэ 7 хоногт зүгээр юу ийдсэн талаараа бас бичлэг оруулчлаа. Бүгдээр бичлэг үзье. За ингээд овёс идэж сураад байгаа. Ер нь бол идэж эхэлж байгаа гэсэн. Тэгээд дээр нь нэг хэдэн ширхэг банан тавиад блубери тавьчихад ер нь бол ингээд болох юм билээ. За тэгээд өдөр орой хоолндоо ер нь бол ингээл нэг хоол идчихтэй. Идчихтэй нэг хаяал. За энэ нь болохоор манай байрны гадаа зардаг амар амттай хоол заяа. Би ингээд яг ингэ ийдсэн тэгээд бас амар баяртай байгаа. За тэгээд бас пицца захилжсэн байна. Нэг орой бүр амар үлсэд харна тэгээд захиалаад идсэн яа тий хаяа гоё шүү. Тийм тий. За сив бүр яарсан үед өстө сайхан шүү тийм ээ. За энэ бас нэг өөр найзуудтайгаас хоол идсэн байгаа. За ингээд болоо да. Энэ хүрээд өндөрлөж байна. За тэгээ бичлэг таалагдсан бол гоё лайк дараад тэгээ энэ ч харагдаж байгаа товчлуур дээр subscribe дараарай. Өдрийг гоё өнгөрүүлцгээерэй. Bye bye. Love you.